Дэлхийн 2 дугаар дайнаас хойш баруун зүүнний хооронд коммунизм капитализмын өрсөлдөөн үргэлжилсээр эцэстээ сансар окторгыг эзлэхээр оролдож улмаар 1961 оны 4-р сарын 12-ны өдөр зөвлөлт социалист Орос улс сансарт хүн илгээснээр энэхүү өрсөлдөөнд тэргүүлж эхлэв. Үүний хариуд 1961 оны 5-р сарын 25-ны өдөр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Джон Кеннеди сарлуу хүн илгээх болсноо зарлав. Улмаар 1969 оны 7-р сарын 20-нд хүн төрлөختөн. Тэр дундаа Америкчууд анх удаа саран дээр бууж энэхүү өрсөлдөөнд ялалт байгуулсан билээ. Гэтэл 20 дугаар зууны хамгийн чухал үйл явдлуудын нэгийг сансрын хөлгийн суур хөл дээр ямар ч тоос байгаагүй. Агаар мандалгүй саран дээр авсан зургуудад ямар ч од харагдаагүй. Сансрын нисгэгчдийн сүүдэр өөр зүгт тусч байсан зэрэг олон баримтуудаас үндэслэн Америкчууд энэ газардалтыг студид хийсэн гэж үзэх хүмүүс олон бий. Сарны гадаргуун талаар хамгийн анхны зургуудын нэгийг 1610 онд Галилей зурсан байдаг. Харин 1959 онд социалист Орос улс сарлуу хиймэл дагуул илгээж анхны тод наривчлалтай фото зургуудыг дэлхий рүү илгээсэн билээ. Сарлуу хүн илгээх өртөг маш өндөр учраас түүнд хүрэх хүний хүсэл унтарч 1972 онд хамгийн сүүлчийн хүн саран дээр буусан юм. Сүүлийн жилүүдэд дэлхийн үнэнч дагуул энэ биетийг заавал буцаан авчрах ёстой зардал ихтэй хүнээр бус робот ашиглан судлах талаар эрдэмтэд дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж байна. Дийлэнх эрдэмтэд 4.5 тэрбум жилийн өмнө ангараг гаригийн хэмжээтэй өөр нэг гариг дэлхийдээ мөргөлдөж үүссэн хилтэрхиинүүд нь дэлхийн тойрог замд нийлж сарыг бий болгосон гэж үздэг. Тийм ч учраас дэлхийн гадаргуун чулуулаг сарны чулуулагтай химийн нэгдлийн хувьд ойролцоо байдаг. Сарыг судлах нь дэлхийн үүсэл хөгжлийн талаар олж мэдэхэд ихээхэн түлхэц болох хэдий ч үнэн хэрэгтээ жил тутам 3.8 см-ээр биднээс холдож буй сарыг судлах үйл явц түүн дээрх баялаг уул уурхайн олборлолт явуулах боломж улмаар дэлхийн эдийн засгийн нэг хэсэг болгох хүний хүсэл дээр иргэн сэргсэн юм. Америкийн нэгдсэн улсын сансрын Аполло хөтөлбөрийн хүрээнд 11 Америк хүн саран дээр бууж ингэхдээ судалгааны зорилгоор чулуулаг зөөн авчирснаар саран дээр алт цагаан алт байдгийг илрүүлжээ. Хамгийн чухал нь дэлхийн эрчим хүчний хэрэглээг хэдэн зуун жилээр бүрэн хангах чадвартай Гели 3 хэмээх элемент олж тогтоосноор саран дээр уул уурхайг хөгжүүлэх хүний хүсэл өдөөгдсөн юм. Нарны гадаргуу дээр дэлбэрэлт явагдаж задгай сансарт цацагдан дэлхий рүү ирдэг бөгөөд дэлхийн агаар мандал соронзон орон түүнийг халахалдаг. Харин саран дээр агаар мандал байхгүй учраас нарнаас ирж буй бүх зүйл гадаргуу дээр нь цугларч хэдэн тэрбум жилийн турш хуримтлагдсан зүйлүүд өнөөдөр дэлхийн эрчим хүчний их үүсвэр болох боломжтой юм. Сар хэний ч өмч биш учраас дэлхийн 2 дугаар дайны дараагаас өрнсөн энэ уралдаан одоо эдийн засгийн сонирхлоор дахин амилж сарлуу чиглэсэн улс орнуудын өрсөлдөөн эд өрнөж эхэллээ. 2013 оны 12 дугаар сарын 14-нд бүгд найрамдах Хятад ард улс хаш эрдэнийн туулаа нэртэй робот саран дээр амжилттай газардуулснаар энэ уралдаанд жинхэнэ өрсөлдөгч болсон билээ. Хятадын үндэсний сансар судлалын хүрээлэн Чангö 5 төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд тэд 2018 онд саран дээр дахин робот газардуулан Гели 3 судалгаар зэхэж байна. 2014 оны 5 дугаар сард Оросын Известия сонинд 2030 онд тэд сарлуу хүн илгээнэ гэсэн нийтлэл гарсан бөгөөд үүнийг баттгаж Роскосмос 2015 оны 10 дугаар сард 2030 онд сарлуу баг илгээх гэж буйгаа мэдэгдсэн. Японы одон орон судлалын агентлаг 1990 болон 2007 онуудад 2 ч төсөл сарлуу амжилттай хэрэгжүүлсэн. Тус агентлаг сарлуу Селиний 2 төслийн хүрээнд 1 тонн орчим жинтэй хөлгийг 200 кг жинтэй роботын хамт илгээхээр төлөвлөсөн боловч жинг бууруулж 120 орчим килограмм жинтэй роботыг 2018 онд илгээхээр ажиллаж байна. Энэ этхийн сансар судлалын байгууллага 2008 оны 10 дугаар сард сарны гэрэл буюу Чандраяан 1-ийг сарлуу илгээв. Тус хиймэл дагуул 2 жил орчим сарыг тойрон эргэх ёстой байсан ч 2009 оны 8 дугаар сард холбоо тасарсан юм. Гисэн хэдий ч 312 өдрийн турш 3400 орчим удаа сарыг тойрон эргэсэн нь сарны талаар нарийн мэдээлэл өгөө зогсохгүй. Энэ этхэг улсыг энэ салбарт шинээр төрж буй хүч гэдгийг нотолсон хэрэг байв. Энэ нь энэ этхэг улсын дэлхийн тойрог замаас гадуурх анхны төсөл байсан бөгөөд Чандраяан 2 хиймэл дагуулыг 2018 онд сарлуу илгээхээр төлөвлөд байна.
Энэхүү уралдаанаас Америкийн нэгдсэн улс ч мөн хоцроогүй бөгөөд 2018 оны 12 дугаар сард сарлуу хөлөг илгээхээр төлөвлөж байна. Энэ мэтчлэн өнөөдрийн хүртэл олон улс орон сарлуу хиймэл дагуул илгээж түүнийг судалсаар байна. Саран дээр хүн буусан гэдгийг эдгээр улс орнууд өнөөдрийн хүртэл үгүйсгээгүй нь Америкчууд саран дээр очисныг нотолж буй хэрэг юм.